Сайн байна уу? Сайхан намарч гэнэ үү та? За би төвд ингэж сумын тамгын газраас малын тодолгоо албан татварыг ер нь малчид иргэд бүхэн маань ямар ойлголттой байдгийг, малын тодолгоо албан татварыг төлснөөр ямар үр шимтэй гэдэг талаар явж байгаа юм. Тэгэд ер нь төмөрч өдрөх таны хувьд малын тодолгоо албан татвар гэдэг нь ер нь таны бодсноор яг юу гэж ойлгож байна та? За би тухайн үе малын албан татварыг бол тухайн үедээ жил болгон эхний наал уран дээрээс тэхэл дагуулгүйгээр төлж эдээ хүрч байгаа. Малын албан татвар гэдэг бол малчин биднэрт үршгэ өгдөг зүйлийн нэг л дээ. Одоо нүүгс тижэл хавар бусдтай аюутай нөхцөлд гүйдэл нэг ганц хоёр бодлоо үүсгэхэд бас тэрийг бас цэцэг захиргаанаас нөөц болгож бэлтгэх нь малын албан татвар арвилддэг. Худаг ус тэгэл хийсэн өндөөл юм байна. Тэгэл малчин бид нар бас албатай юм шиг за хин худаг хин гүрчлээ тэр худаг эвдэрчлээ та нар засаад өгөөч гэхэд тэр бас бид бүгдийн албан татвар малын албан татвараар хийгддэг зүйл юм байлээ. За тэгээд бас хийгдсэн барьсан энэ бүх худгуудлаа бас малын албан татвараар баригдсан малаа авсалж байгаа бид бүгдийн зүйл байх гэж бодож байна. Малын албан татвар гэдэг нь малчин бид бүгдийн оролцоо нутаг орны минь бас төлөө хийгддэг юм. Тийм учраас бас малчин та бүгд бид энэ 6 бүгийн одоо хайр хундлаанчууд малчин таад болгон бас татвараа тухайн үед нэгж гівшцгаая л гэж хэлмээр байна да.